За энэ удаагийнхаа бичлэгээр би энэ LTC Miner гэдэг вебсайтын таталтай буюу олон аккаунт ашиглах multiple аккаунтын талаар ярих болно. За энэ LTC Miner маань бол за би ингээд эхлээд надад VPN ашиглаад би хэдэн ч аккаунт ашиглаж болно. Мөн аккаунт ашиглахын тоогоор бол надад wallet хэрэг болд юм аа. За ингээд би юу ч LTC Miner руу орох юм. За энэ LTC Miner руу орсон байна. За энэ хүмүүс бол ингээд бүхэл болгочоод одоо яах вэ гэдэг. Хэрвээ энэ маань LTC Miner маань урагшаа нэг орон дээр бүхэл болох юм бол хизээч татаж болдгоо байгаа. За энэ мэдээ чинь Miner худалдаж авах гэсэн эдрийг бол баталгаатай хэсгийг хинж мэдэхгүй. Хэрвээ энэ тоо маань бүхэл LTC болох юм бол татаж болдгоо. За энэ it's only allowed one free account. За энэ free account буюу нөгөө аккаунт дээр зөвхөн нэг user байх ёстой. Ганцхан хүн л энийг ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр system will send the account out found. Хэрвээ ингээд өөр ийм дахиад аккаунт илэрх юм бол шууд одоо блоклох байгаа. Тэгээд блок өдөрт бол мэдээж энэ бол маш бага 0.5-аар. За энэ маань бол би таталтаа хийчлээ. За би аккаунтынхаа татсан түүхүүд маань байна. За миний татсан түүхүүд байна. За би эндээс би өмнө нь ингэж 10-аар 10 литошоор татдаг байсан бол одоо энэ маань саяхан 6000 литоши дээр таталт хийдэг байсан бол одоо ингээд 5000-аар таталт хийгээд дээрэс нь хугацаанд өөрчлөлт орсон юм шиг байна. 2 өдөрт татдаг болсон байх шиг байна. За ингээд би withdraw гэдэг coin гаргаж авах дарыг. За confirm гэдэг дарна. За энэ try again from Monday нэгдэхэд дахин эргэж оролдоно уу гэсэн маань энэ одоо 5 сарын 10-нд System Miner. За ингээд одоо бол ингэж өдөр болгон таталт хийх болсон юм шиг байна. За та бүхэн өөрсдөө ингээд татаад үзээрэй. За би ингээд энд нэг аккаунт байгаа. За би одоо эндээс энэ аккаунт хаачих. Энэ аккаунт хаагаад за дараагийн аккаунтаа нэ. Дараагийнх дээр нь би дахиад өөр VPN ашиглана. За энэ өөр VPN ашиглаад VPN асая. За ингээд VPN ингээд асаачна. За ингээд Avira Security маань ажиллаж байна. За VPN асаачлаа одоо. Интернет руу оръё. LTC Miner pool. За энэ дээр бас өөр wallet адрес байгааг бол анзаарч байгаа. За энэ дээр нэвтрээд оръё. За ингээд 2 дахь аккаунт руу орж байна. За 2 дахь аккаунт маань бас 0.2 та. За энэ дээрээс би одоо таталтаа хий. Таталтаа хийн. Withdraw гэж орно. Confirm гэдэг орно. За энэ амралтын өдрөөрөөс ажилтдаг болсон юм байна. За тэгэхээр LTC Miner дээр надад бол ингээд одоогоор би 2 аккаунт байгаа. За энэ дээр Chrome дээр би ингээд Net Capsule гэдэг VPN татсан байна. Samsung browser дээр Avira Security гэдэг энэ дээр VPN-ийг би ашигладаг. За энэ 2 VPN байдаг учраас нэгвэл би 2 аккаунт ашиглана. VPN маань утасны байршил болон IP-г бол өөрчилж өгдөг байгаа. За тэгээд би VPN ашиглаад утасныхаа мэдээллийг өөрчилснөд би энэ аккаунтыг мөн ингээд 2 аккаунт ашиглана. За мэдээч ингээд 2 аккаунт ашиглахын зэрэгцээгээр 2 wallet хэрэг болсон. За би энэ LTC адресаа би энэ дээр маш бага хэмжээтэй учраас хаашин татдаг вэ гэхээр энэ Telegram bot руу татдаг. За Telegram bot дээр хамгийн найдвартай ажил нь бол энэ LTC Click bot байгаа. LTC Click bot дээр би энэ LTC Miner-аас оруулж ирдэг гэсэн үг. Ийшээ яаж оруулах вэ гэхээр баланс дээр дараад
deposit гэдэг. Deposit буюу энэ LTC miner руу би орлого хийх болно. За энэ miner-аас би энэ за ингээд хэдвчний дугаар ингээд wallet address нь гараад ирнэ. За ийшээ бол хэдий ч хэмжээгээр бол deposit хийж болдог байгаа. За би энэ дээр яаж оруулдаг вэ гэхээр за миний татсан хэмжээ бол энэ байна. 30,000-аар би ийшээгээ оруулж ирдэг гэсэн үг. LTC miner дээр за ингээд deposit буюу орлого дээр 5500 LTC надад орж ирсэн байна. За энэ 5500 LTC би LTC miner-аас ийшээ оруулж ирсэн. За энэ дээр би оруулж ирэхийн тулд deposit хэсэг дээр дараад энэ agree гэдэг дарахаар энэ wallet address гарч ирнэ. За энэ wallet address-ыг браузер дээр явуулчаад за LTC miner дээр оруулах гэсэн үг одоо. LTC miner дээр wallet address оруулнаа. За тэгэхэд майнинг хийж болно. Уул нь 10,000-аар татдаг байсан. Одоо бүр багассан байна. За тэгээд дараагийнхаа LTC miner-ыг би дахиад өөр wallet-аа болохоор би дахиад Telegram-ийн аккаунт хэрэглэнэ. За Telegram дээр би дахиад нэг аккаунт байгаа. Бот дундаас за энэ аккаунтаар дахиад LTC клик бот байна. За миний history-го харъя. За ингээд 100,000 литоши, 40,000 литоши, 30,000 литоши гэд би энэ дээр бол ингээд зарлага хийсэн байгаа. Энэ бүгд яаж орж ирдэг вэ гэхээр бол мөн адил би эндээсээ deposit гэд I agree гэд тэгээд энэ гарч ирсэн wallet address-ийг хуулж авнаа. Энэ wallet address ингээд хуулаад авчихна. За copy гэдэг. За энийг мөн очоод өөр браузер дээр LTC miner-а ажиллуулнаа. ltcminer.com. За ltcminer.com дээр оруулна. За ингээд аккаунт хийгээд ажиллуулж болно. За энэ Telegram дээрээс энэ аккаунт болон хоёр аккаунтаас LTC bot-ны deposit хэсэг дээрээс дөрөв wallet авч miner дээр хийснээр ийш орж ирэх хүснэ. За энэ дээр бол 30,000 хүрээд татдаг байгаа. За баланс дээр дараад withdraw гэдэг дарангууд за минийх бол ингээд 30,000 хүрэнгүүд татчих 30,000 хүрээд хүссэн газар руу оруулж болно. Өөрийнхөө энийг бол нэг адрес энэ дээр бол хамаагүй байдаг учраас хаач ч хамаагүй татчих болно. За баярлалаа.